Ираны хосол Говард Бахрейн болон Йорданд байрлах Америк нэгдсэн улсын цэргийн баазууд руу пуужин авлаа. Болгар улс Украин улс руу дахин зэвсэг нийлүүлэхгүй гэлээ. Их Британи улсад цагаачлалын эсрэг жагсаалын цар хүрээнд нэмэгдэж байна. Жом Ардын намын эсэргүүцлийн хөдөлгөөн энэтхэг улс даяар дарахж магадгүй. Барамтрын үзэгчтэй дэлхийд дахинд болж байгаа онцлог мэдээлэлээс таймлан хүрэх гэж байна. Анхаарлаа хандуулна. За Ираны хосол Говард Америк нэгдсэн улс Ираны өмнөд нутаг дэвсгэрт цохилт өгсөний хариуд Бахрейнд байрлах Америк нэгдсэн улсын 5 дугаар флотын хүчин рүү дроны давталгаа хийсэн байна. За мөн Йордан дахь Америк нэгдсэн улсын цэргийн алба хаагчид байрладаг агаарын бааз руу холын зам баллистик пуужин харуулсан байна. Харин Америк нэгдсэн улсын төв командалын зүгээс Мягмар гарагийн орой хийсэн мэдээлэлдээ Ираны талд аваа гарагт Ормозын хоолын орчимд Америк нэгдсэн улсын нисдэг тэргийг устгасан учраас өөрийгөө хамгаалах хариу цохилт хийсэн гэж тайлбарлаж байна. За энэхүү мэдээлэл гарахын өмнөхөн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Truth Social хуудсанда Америк нэгдсэн улс энэ халдлагад зайлшгүй хариу өгөх ёстой гэж бичсэн байсан. За мөн Дональд Трампын мэдээснээр нисдэг тэрэгний хоёр нисгэгчийг аюулгүй аварч чадсан юм. Америк нэгдсэн улсын нисдэг тэргийг сөнөөсөн тухай Ираны гадаад хэргийн сайд Аббас Аракчи тайлбар мөн хийсэн. За ингэхдээ Америк нэгдсэн улсын нисдэг тэргийг зориудаар онилоогүй. За манай улсын мэдэл бүхий газар нутгаар явж байсан учраас зохилт өгсөн гэж тайлбарласан байгаа юм. За энэ хэрэгээс болж Америк нэгдсэн улс болон Иран улсын зэвсэг хүчин дахин нэг нэгнийхээ эзэмшлийн объектууд руу эрчтэй давталж эхлээд байгаа юм. За Йорданы арим агаарын давталгаанаас хамгаалах системүүд нь Иранаас харуулсан 5 пуужинг агаарт устгасан гэдгийг мэдээлсэн байгаа. Тэдгээр пуужин нь Йорданы Заркамушийн Аль-Азра гэх бүсийг чиглэсэн байсан юм. Пуужингийн үлдэгдэл газар унсан хүний аймнаас гэхдээ эрсдээгүй эд хөрөнгийн хохирол бол гараагүй. Мөн тесрэх бодисын үлдэгдлийг аюулгүй болгохоор инженерийн ангиудыг ажиллуулж эхэлсэн байна. Хэдийгээр Иран Америк нэгдсэн улсын эзэмшлийн цэргийн объектуудыг онилсон гэж байгаа боловч яхаа аргагүй Йордан улсын агаарын хилийг зөрчиж тус улсын газар нутагт зохилт болж байгаа учраас Йорданы эрх баригчид зүгээр хараад суухгүй мэдээж Йорданы дэвсгэр хүчний зүгээс тусгайлан мэдээлэл гаргаж цаашид агаарын орон зайг зөрчсөн ямар ч оролдлогыг төвчөхгүй гэдэг хэлсэн байна. Гэвч Исламын хувьсгал Говардын зүгээс хойш суух шинж бас байхгүй. Цаашид Америк нэгдсэн улс шинэ цэргийн ажиллагааг эхлүүлэх юм бол хатуу өргөн хүрээний хариу цохилт өгөхөд бүрэн бэлэн байгаа гэдгийг анхааруулсан байна. Мөн бус нутаг дахь Америк нэгдсэн улсын агаарын болон тэнгисийн цэргийн 21 объектэд цохилт өгсөн өргөн хүрээний хариу ажиллагааны нэг хэсэг байсан гэж Йордан болон Бахрейнд хийсэн цохилтуудад тайлбарласан байна. Данхийн хэрэлцээний тухайд Америк нэгдсэн улс болон Иран улс урт хугацааны тохиролцоонд хүрэхээр хэрэлцээг үргэлжлүүлж байгаа гэхдээ ахиц удаан хിവэрэг. Үүний нэг шалтгаан нь Израиль, Ливанд, Ираны дэмжлэгтэй Хезболлах бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагааг өргөжүүлж байгаатай холбоотой байж болно. Өчигдөр Израилийн цохилтын улмаас Ливаны өмнөд хэсэгт 20 хүн амьсгалаа алдсан байна. Мөн үүний зэрэгцээ Газан улсын эрүүл мэндийн яам Израилийг бүслэлд тогтоож өвчтнүүдийг гадаадад эмчлүүлэх боломжийг хааснаар олон хүний амь насыг эрсдэлд оруулж байна гэдгийг хэлж байгаа. Мөн тэдний мэдээлснээр 16500 гаруй Палестин иргэн эмчилгээ хийлгэхээр Газан улсаас гарах зөвшөөрлө хүлээж байгаа юм. Өвчтнүүд амь насаа алдсан тохиолдлууч гэсэн гарч эхлээд байгаа. Дараагийн мэдээ. Болгар улсын батлан хамгаалахын сайд цаашид Украинд зэвсэг нийлүүлэхгүй гэдгийг зарлаа. Болгар улс нь хар тэнгисийн иргэдээр стратегийн маш чухал байрлалд байдаг НАТО болон Европын холбооны гишүүн баг. НАТО болон Европын холбооны удирдлагууд Украин улсыг дэмжих ээлжид санал санаачлагуудаа дэвшүүлж гишүүдийг уриалж байх яг ийм үед Болгар улс энэхүү зэвсэг нийлүүлэхээр зогсооно гэж байгаа нь Европын улс орнуудын дунд Украины дайны асуудлаар санал зөрүүлдөө хэр хурц байгааг харуулсан хэрэг болж байгаа юм. Болгар улсын хувьд 2024-өөс 2025 онд Украинд танк эсэргүүцэх пуужин, хуйт техник, агаарын давталгаанаас хамгаалах их буу зэргийг нийлүүлж байсан. Түүнчлэн өнгөрсөн 3 дугаар сард Украин Болгар улс 10 жилийн хугацаатай аюулгүй байдлын хамтын ажиллагааны гэрээ байгуулж байсан. Гэхдээ энэ гэрээнд батлан хамгаалахын хамтарсан үйлдвэрлэл, тагнуулын мэдээлэл солилцох, мөн жилдээ 10 тэрбум шоо метр хүртэлх байгалинхийг Украин улс руу нийлүүлэх эрчим хүчний коридор байгуулах зэрэг асуудлуудыг багтаас өргөн хүрээний хилцээр байгаа.
Харин 2022-оос 2023 онд Болгар улс Албаниасаар Украин улс руу зэвсэг экспортлж байгаагүй. Гэхдээ зуурчлагч орнуудаар дамжуулан их хэмжээний зэвсэг сум хэрэгсэл нийлүүлж байсан тухай мэдээллүүд гарч байсан. Тухайн үед Болгар улсын засгийн газраас экспортлсон барааг худалдан авч байгаа талууд цааш хэрхэн ашиглахыг бид хянах боломжгүй гэж тайлбарч байсан. Энэ удаад Болгар улс энэ онд шин засагтай болсонтой холбоотойгоор Украины дайны асуудлаар баримталж байгаа бодлогоо иргэн нэг харж байх шиг байна. Батлан хамгааллын сайдын яамны тэргүүлэх зорилтуудыг танилцуулах үеэрээ энэ талаар хэлсэн. Гэхдээ Болгарын талаас Украины айрамд нэмэлт зэвсэг нийлүүлэх төлөвлөгөө байхгүй гэж хэлсэн байна. Түүнчлэн Украины дайнд байлдааны талбарт шийдэгдэхгүй гэдгийг бид тодорхой харж байна. За одоо хоёр талын оролцоотой шудраг энхийн шийдлийг эрэлхийлэх цаг болсон гэсэн байна. Өнгөрсөн 4-р сард тангараг өргөсөн Болгар улсын шин засгийн газрыг өмнө нь ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Румен Радлев тэргүүлж байгаа. Тэрээр Оростой ойр найрсаг харилцаатай байхыг илүүд үздэг гэгддэг. Түүний нам 4-р сарын парламентын сонгуульд өрнөлгүй ялалт байгуулсан. Тэрээр Европын холбооны Украинд үзүүлж байгаа дэмжлэгт шүүмжлэлтэй ханддаг байна. Өмнө нь Украиныг дайнд ялах боломжгүй гэж хэлж байсан удаач байгаа. Украинд зэвсэг нийлүүлэхээ зогсоохоор болсон ч Болгар улс батлан хамгааллын салбартаа илүү их хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа юм байна. Батлан хамгааллын яамны мэдээлснээр засгийн газар НАТОгийн шаардлагад нийцүүлэн батлан хамгааллын зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 5% хүргэх зорилт төвшүүлсэн байна. Ингэснээр Болгар улс Украин улсад цэргийн тусламж үзүүлэхээ зогсоож байгаа ч гэсэн өөрийн үндэсний батлан хамгаалах чадварыг бэхжүүлэх бодлогоо үргэлжлүүлнэ гэсэн үг юм. Өнгөрсөн 5 гарагт Умард Ирландын Белфаст хотын гудамжинд хүйтэн зэвсэг буюу хутга хэрэглэн хүний амнасанд халтахаар завдсан онц ноцтой хэрэг гарсан байна. Хэрэгтэн болох Судан улсын цагаач иргэн баривчлагдсан байна. Үүний дараагаар иргэд цагаачдын эсрэг эсэргүүцлийн жагсаалыг эхлүүлсэн байна. Жагсаал газар авч чимэг замраагүй байдал үүсэж автобус, машин, галдан шатаах зэрэг хүчирхийллийн шинжтэй үйлдэлүүд болж байгаа юм. Үүнтэй холбогдуулан өчигдөр буюу мягмар гарагт нөхцөл байдал хурцдахаас сэргийж Их Британийн их баригчид ард иргэдтэй хандан хүлээцтэй байж асуудлыг яриа хэлэлцээгээр шийдвэрлэхийг уриалсан байна. Хохирогч болох 40 гаруй насны эрэгтэй нүд, нүүр, нуруунд хүнд гэмтэл авсан юм. Эмнэлэгт одоогийн байдлаар хүрэгдсэн нэмжлүүлж байгаа. Одоогоор олон нийтэд нэрийг нь бол хэрэгтний нэрийг бол зарлаагүй. Гэхдээ 30 настай гэж бол таамаглаж байгаа юм. Сэжигтэн этгээдэг бол цагдан хорж байгаа хүний амьд хүрэхийг завдсан олон нийтийн газар хүйтэн зэвсэгтэй явсан гэх үндэслүүдээр ял тулгаж байгаа. Цагдаа нар халдлагын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа боловч бичлэгнээс харахад одоогоор энэ халдлага нь терроризмтай холбоотой болохыг илтгэх ямар ч нотлохоо байхгүй байна гэж албаныхан дүгнээд байгаа юм. Цагдаагийн газраас мөн мэдээлснээр сэжигтэн 2023 оны 9-р сард олгогдсон 5 жилийн хугацаатай хууль ёсны хүчин төгөлдөр визний дагуу Их Британд амьдарч байсан юм. Тэрээр Суданаас Парис болон Дублинээр дамжин ирснийхээ дараагаар Белфастад орнол хүссэн юм. Сэжигтэн нь Умард Ирландын цагдаагийн газар бүртгэлгүй өмнө нь ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй. Энэ мэтчлэн Их Британи улсад цагаачлалыг эсэргүүцсэн жагсаалууд тасрахгүй байгаагийн бас нэг жишээ өнгөрсөн 7 хоногт Их Британи Саутгемптон хотод мөн гарсан байна. Энэ удаад цагаачлалын асуудлаар мөн өргөн хүрээний жагсаал болсон гэсэн. Энэ хэргийн тухайд 18 настай цагаан арьст Хенри Нова гэх хүн гэрлүүгөө явж байх үедээ нэгдэг гаралтай Викрам Дэгва гэх хүнтэй маргалсан юм. Энэ үеэр Дэгва өөрийн биедээ шашны зан үйлийн зориулалтаар авч явдгаа гэгддэг 21 см-ийн урттай жижиглүүр хутгаар Новакийг 5 удаа хутгалсан. Хэрэг гарсны дараагаар Дэгва цагдаа нарт энэ хүү намайг арьс өнгөөр ялгуурлан доромжилж толгойн ороолтыг мань унгаж над руу дайрсан би өөрийгөө хамгаалсан гэж худал мэдүүлэг өгсөн байдаг. Цагдаа нар түүнд нь итгэж худалуулсан хүүд гав зүүж баривчлах явцад хүү амьсаа алдсан байгаа юм. Тиймээс Их Британд цагаан арьснуудыг ялгуурладаг 2 нүртэй хууль үйлчилж байна гэх эсэргүүцэл дэгдэж захид барууны үзэлтнүүд болон цагдаа нарын хооронд хотод томоохон мөргөлдөн үүмэн саман үүссэн байна. Энэ мэтчлэн олон нийтийг хамарсан цагаачлалтай холбоотой цагаачлалын эсрэг жагсаал цуглах тасрахгүй байгаа учраас албаныхан нийгмийн сүлжээгээр дарахж байгаа халдлагын аимшигтай зураг бичлэгүүдийг хуваалцахгүй байх, мөн нөхцөл байдлын талаар худал мэдээлэлд хараахгүй байхыг хүмүүст уриалж байгаа юм. Энэтхэг улсад боловсролын тогтолцооны учирсан асуудлууд ажилгүйдэлтэй холбоотой залуусын бухимдал дээд зэгтээ хүрч Жом Ардын нам гих нэртэй цахим хөдөлгөөн бодит эсэргүүцлийн хөдөлгөөний хэлбэрт шилжээд байна. Энэхүү хөдөлгөөн нь 6 дугаар сарын 11-нд буюу маргааш Пуна хот дахь Савитриба гихтэй их сургуулийн гадна жагсаал зохион байгуулах юм байна. Ихтэй боловсролын сайд Дарминдра Паратханыг огцрохыг шаардаж байгаа.
За хөдөлгөөнийг үндэслэгч гэгдэж байгаа DeepCake хүн боловсролын сайд 6 дугаар сарын 13 гэхэд огцрохгүй бол эсэргүүцлийн жагсаалыг улс даяар өргөжүүлнэ гэж анхааруулсан байна. Жом ардын намд хэрхэн үүссэн тухайд ажил хөдөлмөр эрхлээгүй залуус сэтгүүл зүй эсэргүүцлийн хөдөлгөөн зэрэг ийм зүйлсүүд татагдан орохыг Энэтхэг улсын ерөнхий шүүгч Сурья Кант Жом шимэгч хорхоотой зүйрлэж ярьсны улмаас Жом Жанта нам буюу Жом ардын нам гэх нэр гарсан юм. DeepCake хүний тухайд Бостны их сургуулийг төгссөн Энэтхэг улсын иргэн тухайн үед сошиал сүлжээнд хэрвээ бүх жомууд нэгдчихвэл яах вэ гэсэн хошигнол бичсэн нь захин орчинд маш хурдан дарахж залуусын дунд эрчийг авсан байгаа юм. Надад хөдөлгөөн Жом ардын нам нэртэй хөдөлгөөн бий болж ердөө хэдхэн 7 хоногийн дотор Instagram X платформ дээр 22 сая гаруй дагагчтай болсон байна. Түүнчлэн олон улсын томоохон хэл мэдээллийн агентлагууд болох BBC, CNN, The Guardian зэрэг олон улсын хэвлэлүүдийн анхаарлын төвд тэр даруйд орсон байна. Засгийн газрын хариу үйлдэл одоогийн байдлаар энэхүү хөдөлгөөнийг үндэсний аюулгүй байдал занал хийлж байна. Мөн Энэтхэг улсын бүрэн эрхт байдалд аюул учруулж байна гэгчлэн буруутгаж байгаа юм байна. Мөн хөдөлгөөний захим хуудсууд Энэтхэг улсаас бол хандах боломжгүй болсон байна. Мөн вебсайт нь хаагдсан байна. Зарим улс төрчид DeepCake гадаадын нөлөөнд автсан гэж буруутгаж байгаа. Мөн дээд шүүхэд хүртэл түүний эсрэг арга хэмжээ авах хүсэл гаргасан байна. Залуус яагаад ингэж их бухимдаж байгаа вэ гэдэг асуулт бол мэдээж гарч ирнэ. Жом ардын нам зүгээр нэг хошигнол биш, харин ирээдүйдээ итгэх итгэлээ алдсан олон сая залуусын дуу хоолой болж байгаа юм. Сүүлийн үед Энэтхэг улсын боловсролын тогтолцоо хэд хэдэн томоохон скандал шүүмжлэлүүдэд өртсөн байна. Тухайлбал Анагаахын их сургуулийн эсэлтийн үндэсний шалгалтын материал алдагдсан нь тогтоогдсон. Шалгалтын бодлоноос үүдэж хэд хэдэн сурагч амиа хорлсон гэх мэдээллүүд байна. Эдгээрээс гадна үндсэн асуудлууд болох ажилгүйдэл, амжиргааны өртөг өсөх, агаарын бохирдол зэрэг асуудлууд залуусыг Энэтхэг улсаас дайжхад хүргэж байна гэж залуус хэлж байгаа юм. Жом ардын нам хөдөлгөөнийг дэмжигчид юугаа хошигнол нь ардчилсан нийгэмд бухимдлаа илэрхийлэх нэгэн төрлийн арга, үүнийг дарах тусам эсэргүүцэл улам хүчтэй болно гэж үзэж байна. Сүүлийн үед Шри-Ланка, Бангладеш, Непал зэрэг орнуудад яг ийм хөдөлгөөнүүд засгийн газрын эсрэг томоохон эсэргүүцэл болж өргөдсөн жишээнүүд байна. Тиймдээ Жом ардын намын дэмжигчид өөрсдийн хөдөлгөөнийг ч гэсэн ийм боломжтой гэж харж байгаа юм. Өчигдөр буюу мигмар гарагт Кен улсад дахин нэгэн эсэргүүцлийн жагсаал дэгдэж, энэ нөрөө тус улсад 2-7 хоногийн дотор болсон 2 дахь томоохон жагсаал гэгдэж байна. Америк нэгдсэн улсын зүгээс зөвхөн Америк иргэдэд зориулсан тусгаарлах төв байгуулаад зогсохгүй Кен улсад Эболагийн халдвараас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хянах ажлыг дэмжих зорилгоор 13.5 сая $ын санхүүжилт олох гэж байна. Гэхдээ энэ байр нь нийслэл Нароби хотоос 120 орчим милийн зайд байрладаг Накоки гэх хотод Кен улсын цэргийн баазад бүгд найрамдах ардчилсан Конго болон Өмнөд Судан, Уганда улсуудад байх хугацаанд Эбола вирусын халдвартад өртсөн байж болзошгүй өндөр эрсдэлтэй хавтал болсон Америк улсын иргэдийг л тодорхой хугацаанд тусгаарлан ажиглаж шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг нь хянах зориулттай юм. Гэхдээ энэхүү байгууламжийг эсэргүүцсэн орон нутгийн иргэд дахин эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байгаа нь учиртай. Кен улсын иргэд тусгаарлах төвийн талаар засгийн газраас хангалттай ил тод мэдээлэл өгөхгүй байна гэж дуудаж байна. Мөн энэхүү төвийг байгуулснаар Эбола вирусын дэгдэлт Кен улсад орж ирэх эрсдэл хэд дахин нэмэгдэнэ гэж болгоомжлж байгаа юм. Учир нь одоогийн байдлаар Кен улсад энэ вирусын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байна. Тусгаарлах төвийг байгуулах шийдвэр нь хэдийгээр маргаан эсэргүүцэл дагуулж байгаа ч гэсэн Америк нэгдсэн улс энэхүү байгууламжийг ашиглалтанд оруулахар бэлтгэл ажлаа аль хэдийн эхлүүлсэн байгаа юм. Кен улсын эрх баригчдын хувьд Америк нэгдсэн улсад тусгаарлах төвийг байгуулах болон ажилуулах зөвшөөрлийг аль хэдийн олгосон байна. Энэ бол зөвхөн нэг талын шийдвэр биш, харин Америк нэгдсэн улстай удаан хугацаанд үргэлжилсэн хамтын ажиллагаа түншлэлийн хүрээнд хийгдсэн тохиролцоо гэж тайлбарлаж байгаа юм. Хэдийгээр засгийн газар зөвшөөрөл олгосон ч гэлээ шүүх үүнийг эсэргүүцэж хууль дүрмд нийцэхгүй гэж үзэн зогсоох шийдвэр гаргасан. 2014 оны Эбола вирусын томоохон дэгдэлтийн үеэр ажиллаж байсан туршлагатай мэргэжлүүд хүртэл энэ тусгаарлах төвийг нийгмийн эрүүл мэндийн хувьд хамгийн зөв шийдэл бишээ гэж шүүмжилж байгаа юм байна. Хөтөлбөр үргэлжлэж байна. Хөрвүүлэн бусад онцлог мэдээллийг тавчаар өргөнө. Air Canada компани ахмад нисгэгчээр ажиллаж байсан 59 настай Jeffrey Wall 17 жилийн турш хуурамч мэргэжлийн үнэмлэх ашиглан зоршигт тээврийн нислэг үйлдсэн байж болзошгүй хэрэгт буруутгагдаж байна.
Цагдаагийн байгууллагын мэдээлж байгаагаар тэрээр 1998 оноос хойш тус компанид ажилласан ба 2009 онд ахмад нисгчийн албан тушаал дэвшснээс хойш хуурамч бичиг баримтаар ажиллаж байсан юм байна. Энэ хэрэг өнгөрсөн онд илэрсний дараагаар Air Canada түүнийг шууд өөрөгт ажлаас нь чөлөөлж зохицуулах байгууллагад мэдээлсэн гэлээ. Израиль улсын яран Ливан улсын өмнөд хэсгийн эртний түүхт Тир хотын оршин суугчдад нүүлгэн шилжүүлэх тушаал өгснөөр олон мянган хүн агаарын цохилтын бай болох эсвэл дөрвч болох хоёр сонголтын өмнө ирээд байна. Энэхүү хот нь 4700 гаруй жилийн түүхтэй. Хотын христийн шашинтнууд олноороо амьдардаг дүүргүүдийг ч гэсэн нүүлгэн шилжүүлэх бүсэд хамруулсан байна. Израилийн талаас мэдээлж байгаагаар Ираны дэмжлэгтэй Хезболлах бүлэглэл энэхүү бүсийг халахвч болгон ашиглаж Израиль улс руу пуужин болон дрон харуулж байгаа гэлээ. Цагаан орны зүгээс Энэтхэг улсын 70 дахь стратегийн ач холбогдолтой Чагосын арлуудыг Маврикийн улсаас худалдан авах боломжийг судалж байгаа талаар мэдээллээ. Их сурвалжуудын мэдээснээр Вашингтон Их Британи улсыг тойрон шууд хэлэлцээ хийх саналыг боловсруулж байгаа юм байна. Гол зорилго нь Диего Гарсиа арал дээр байрлах Америк нэгдсэн улс болон Их Британи улсын хамтарсан цэргийн баазын аюулгүй байдлыг баталгаажуулах явдал гэлээ. Унгар улсын парламентын 189 гишүүн бүгд санал нэгтэйгээр цалингаа 40%-аар бууруулах шийдвэр гаргасан байна. Шинэхэн ерөнхий сайд Петр Мажар энэхүү шийдвэрийг улсын төсвийн сахилга батыг сайжруулж, төрийн байгууллагын нэр хүндийг сэргээх зорилготой гэж тодорхойллоо. Шинэ зохицуулт эх сараас хэрэгжиж эхлэх бөгөөд парламентын гишүүдийн үндсэн цалин сардаа 3690 евро болж буурах юм байна. Өмнө гар утасны төлбөрийн нөхөн олгор болон албан тасалгаа, орон сууц, ажилтны нэмэлт хэмжүүдийг таанахаар болжээ. Тэнгэрлэгсийн гадаад мэдээний хөтөлбөрийг хүлээн авсан баярлалаа. Сайн хамраарай.